Энэ насандаа хийсэн сайн болоод муу үлийнхаа үрийг энэ насандаа идэлхгүй байж болох уу? Хүчтэй юу хүчгүй юу гэдгээс шалтгаална. Хэрвээ та яг тэр одоо үйлийг хүчтэй хийчих юм бол үр дагавар нь шууд ирнэ. Жишээлбэл одоо та хэн нэгэн хүний муухайгаар хэлчлээ гэж бодоход үр дагавар нь шууд ирнэ. Нөгөө хүн чинь шууд хариуг өгнө шүү дээ. Тэгнэ шүү дээ. Тэгэхээр чи тэр чинь хүчтэй хийх юм бол шууд үр дагавар нь өөрт ирж ийна л гэсэн үг. Яг үүнтэй адилхан аливаа нэгэн үйлүүд бол үр дагавар нь ирнэ. Тэгтээ хүчтэй хийх юм бол шууд үр дагавар нь ирдэг. Арай жоохон хүч багтаа хийх юм бол хойшлоод идэх гэсэн үг. Үлийн өр 20 жилээр бол усардаг гэд тэр үнэн үү? Тийг сонсч байсан юм. Нөхцөл бүрдэх ёстой. 20 жилийн тийм хэмжээ хязгаар тийм хугацааны заалт байхгүй. Одоо жишээл үр тариа байна тийм үү? Үр цэцэгний үр. Энэ цэцэгний үр нөхцөл нь бүрдэх юм бол ургана. Одоо жишээл хөрсөнд хийгээд одоо үржил шимтэй хөрсөнд хийгээд ус чигээр тэтгээд халуун долооноор ингэ тэтгээд байх юм бол тэр ургана. Хэрвээ ийм нөхцөл бүрдэхгүй бол тэндээс үр тариа урахгүй. Тэгэхээр хизээ нөхцөл нь бүрдэн түүн яг тэр цагт урд нь хийсэн үеийн үр дагаврууд гарч ирдэг гэсэн үг.